Одоогоос 20 жилийн өмнө би гим нүгэлд боочлогдсон, итгэл найдвараа алдсан, амьдралд цөхөрсөн, бас үзэн ядалт хорслоор дүүрчихсэн, бусдыг үзэн яддаг төдийг өөрийгөө ч үзэн ядаж жигшдэг болчихсон. Мөнгийг хайрлагч, дугаа цэнгэлийг хайрлагч, нийгмээс тусгаарлагдсан, он соёлтой гэмт хэрэгтэн гэж тодорхойлогдсон тийм нэгэн залуу байсан. Тэр үед манай ээж над дээр эргэж ирээд надад Библийн ном өгсөн. Миний хүү энийг уншсан хүн томоотой болоод сайн хүн болж байгаа сураг байна гэж. Тэгээ би үүнийг сонсоод маш их инээд төрсөн. Энэ харин шашны ном намайг өөрчилнө гэж юу гэж. Тэгээ би тэр үед гэхдээ сэтгэлдээ ээжигээ маш их өрөвдсөн. Учир нь ээж минь маш их цөхөрсөн байгааг ямар сайндаа хүүдээ харин шашны ном хүртэл авчирч өгөх чинээндээ тултлаа ядарсан цөхөрсөн байгаа сэтгэлийг хараад ээжигээ бас ийм байдалд оруулсандаа гимшиж харамсаж байлаа. Тэгэд ээжийнхаа сэтгэлийг бодож тэрхүү номыг, тэрхүү Библийн судрыг уншсанаар миний амьдрал оронгороо эргэх өөрчлөлт гарах. Миний ээж хүссэнчлэн тэрхүү сайн сайхан хүн болж амьдралаа өөрчлөх тэр үе таалга нэгдсэн. Библийн үг сургаал уншиж байхад Есүс Христийн тухай онцгойлон түүний хийсэн гайхамшигт үйлс, онгон эмэгтэйгээс төрсөн тэр юр бусын тэр төрөлт мөн өвчтөө, зовлонтой, ядарч цөхөрсөн тэр нийгэмд гадуурхагдж байсан тэр ядуу, тэр зовлонтой нийгмийн хог шаар гэж үзэгдэж байсан тэр архичин, тэр янхан, хулгайч, худалч энэ хүмүүсийг Есүс хүнийх нь хувьд хайрлаж, тэдэнтэй ээлдэг ярьж, тэдэнтэй хамт хооллож, нөхөрлөж, тэдний хүлээн авсан тэр зүрх сэтгэлийг хараад Есүс ямар сайн ах вэ гэж би бодож байсан. Тэр үед би 19 настай байсан. Есүс Христийн зан чанар, амьдрал, түүний хийсэн болгоно миний зүрх сэтгэлийг өөрөө ирэхгүй татаж байлаа. Ялангуяа түүний хэлсэн үгс, сургаал нь намайг өөрийн ирэхгүй би миний уншсан тэр бүхий л ном, сургаалуудаас өөр хинч ямар ч зохиолч ярьж байгаагүй тэр юр бусын хүний зүрх сэтгэлд хүрсэн миний нүдийг нээсэн тэр үг сургаал байлаа. Сайн мэдээ Монголд орж ирээд Есүс Христийн тухай ярихад тэр тэнгэр газрыг бүтээгч бурхан байдаг, тэр үнэний бурхан байдаг, тэр хайрын бурхан байдаг гэж ярих үед би өөр бас бурхад, өөр бас энэ дэлхийн ертөнцид олон шашин байдсан байна гэдгийг би бас бодсон. Эдгээр шашны дотроос аль нь тэгвэл үнэн, аль нь хамгийн дээд нэг нь, аль нь хүнийг нүглээс аварч чадах нэг юм бэ гэдгийг бас бодож асуухад хүрсэн. Библи уншсан. Есүсийн үг сургаал ямар ариун, түүний ёс суртахуун нь ямар ариун байгааг би харсан. Эцэст нь Есүс хүндрэлтний төлөө амиа өгч байгаа. Загалмай дээр өөрийг нь цовдлон алж байгаа хүмүүсийг Есүс Христ үзэн ядахын оронд, хараад зүгхийн оронд харин уучлж байгааг би уншаад би гайхсан. Би өөрийн ирэхгүй би Есүс Христийн энэ ёс суртахуун, энэ хайрын өмнө би сөхөрсөн. Есүс Христэд энэ дэлхийн ямар ч шашинтнуудын зүрх сэтгэл байхгүй байгаа тэр хайрыг би түүнээс олж харсан. Тэр ёс суртахуун байгааг харсан. Олон шашин гайхамшигтай үг сургаалтай би түүнийг үгүйсэхгүй. Олон шашнууд заримдаа гайхамшиг тэмдгүүдийг хийдэг. Гэхдээ тэдэнд байхгүй нэг л зүйл Есүст байсан. Мэдээж Есүс эдгэж байсан, чөлөөлж байсан. Өвчтөе хүмүүсийг эдгэж байсан. Ямар ч миний мэддэг ид шид мэрэг төлөгч нарыг хийж чадахгүй юр бусын зүйлсийг Есүс хийж байгааг би харсан. Төрөлхийн сохор хүний нүдийг нээсэн. Төрөлхөөс хазгар сунг төрсөн хүнийг Есүс Христ хөлтөө болгож байсан. Тэр байтугай нас бараад оршуулгадаад дөрөв хончсон Лазар гэдэг хүнийг булшнаас нь дуутахад тэр амьлан гарч ирж байсан. Есүс усан дээгүүр алхаж байсан. Тэр далайн шургыг нам болгож байсан. Тэр бас үхлээс 3 дахь өдрөө дахин амилсан тэр нэгэн өөрийгөө 500 гаруй хүмүүс зэрэг үзүүлж байсан. Түүний шавнырын дотроос итгээгүй тэр нэгэн Томас гэдэг хүнд Есүс амилсан Есүс хурж ирээд өөрийнхөө загалмай цовдлогдсон, хадагдсан тэр
сорвтой гарыг тэр хавиргаа үзүүлж тэдний нүдний өмнө Есүс талах дарсыг хувааж идэж байсан. Загсыг идэж байсан. Ингэж өөрийгөө амьд гэдгээ хөдлөшгүй баримтуудаар нотолж байгааг би харсан. Гэхдээ энэ бүхнээс илүү Есүс Христийн тэр гайхамшигтай, тэр давтагдчихгүй мөн чанар бол Есүс Христ хайраар дүүрэн байсан. Тэр бусдыг уучлж байсан. Тэр бусдад амьдрах итгэл найдрыг өгч байсан. Есүс хүмүүсийг хизээч бузар нүгэлтэн гэж жигшиж, Есүс хүмүүсийг үзэн ядаагүй. Тэр утга өөрийг нь алж байгаа хүмүүсийг хүртэл Есүс жигшиж үзэн ядаагүй. Есүс тэдэнд найдварыг өгсөөр байсан. Есүс тэднийг хайрласаар байсан. Тэднийг уучлсаар байсан. Есүс Христийн хэлсэн цорын ганц үнэн бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь хүн төрлөختний хувьд мөнхийн амьдрал юм а гэсэн үг. Энэ үгийн тухай бодоход хүрсэн. Тэрхүү цорын ганц үнэн бурхан түүний илгээсэн аврагч Есүс Христийг мэдэх нь мөнх юм. Библиэлд Бурханы тухай тэр бол бүтээгч нэгэн гэдгийг хэлдэг. Тэнгэр газрыг бүтээсэн. Тэнгис далай тэдгэрт орших альва бүхнийг бүтээсэн бүтээгчний тухай өгүүлж байна. Хүн төрлөختнийг бүтээсэн. Хүн төрлөختний зүрх сэтгэл мэс чанарыг тэрхүү бүтээсэн нэг. Мөн Есүс Христ тэр бүтээгч нэгний тухай. Тэр бол цорын ганц гэдгийг хэлж байгаа. ертөнцид бурхад гэж нэрлэгддэг олон шүтээнүүд байдаг боловч харин бурхадын бурхан тэр цорын ганц үнэн ариун амьд оршигч нэгний тухай өгүүлж байгаа. Тэр бол цорын ганц. Тэр нарыг цагт нь мандуулж цагт нь жаргаад тэр бас тэнгэр газрыг бүтээсэн. Бид түүний бүтээл. Бурхан анхны хүн Адамаас хүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээсэн гэдгийг Библи хэлдэг. Тэр бол бүтээгч, тэр бол цорын ганц гэдэг. Мөн Библиэлд Бурханы тухай тэр бол ариунаас ариун нэгэн гэж хэлж байгаа. Тийм учраас тэр гим нүглийг үзэн яддаг. Хотл хуурамгийг үзэн яддаг. Тийм учраас бүх хүн төрлөختнийг тэр бүгд нүгэлтэй гэж хэлсэн. Бурханы ёс суртахуун мэс чанар үнэхээр ариун байсан. Бид нар хүн алсан хүнийг алсан гэж хэлж байхад харин Библиэлд хэн нэгнийг сэтгэлдээ чи үзэн ядвал алуурчан гэж тооцогдох болно гэдгийг хэлсэн. Тэнгэр үргэлж газрын дээр байдаг шиг Бурханы ёс суртахуун, Бурханы зан чанар, Бурханы хэмжүүр хүнийхээс үргэлж өндөр байгааг би харсан. Тэр үнэхээр ариун. Хэн нэгэн хүн, хэн нэгнийг мунхаг гэж харах юм бол галтаа тамд орох хангалттай шалтгаан болно гэж Есүс Христ тунхагласан. Түүний ёс суртахуун ямар хөршгүй вэ, ямар өндөр вэ, ямар туулын ариунаас ариун бэ. Түүний өмнө зогсож чадах хүн энэ дэлхийд байхгүй. Тийм учраас Есүс Христ бүх хүмүүс түүний өмнө гимших ёстой гэдгийг тунхагласан. Бүх хүмүүс түүний өмнө нүгэлтэй. Тиймээс бүх хүн үхдэг болсон. Энэ нь нүглийн шалтгаан. Хүн төрлөختн нүгэлд унсан учраас хүн төрлөختн үхдэг болсон. Нүглээр дамжуулан үхэл ирсэн. Хүн үхэж байгаа нь тэр хүн нүгэлтэй гэдгийг харуулж байгаа тэмдэг юм. Харин үхлийн дараа хүмүүс шүүгдэх болно гэдгийг Библи хэлж байгаа юм аа. Тиймээс Есүс Христ хүн төрлөختнийг гимшиж сайн мэдээнд итгэж, гимт амьдралаа орхиж, бузар муу замуудаасаа эрг гэдгийг тунхагласан. Есүс Христ хүн төрлөختөнд тэр үнэн ба амийн замыг зааж, хүн төрлөختөнд аврах тэр зам нь өөрөө болсон. Есүс ямар нэгэн замын тухай ярих гэж ирээгүй. Тэр зам нь тэр өөрөө байсан. Тэр хүн төрлөختний нүглийн төлөө Есүс өөрөө золиос болж, хүн төрлөختний хийсэн гим нүглийн шийтгэлийг Бурханы өмнө тэр өөрөө эдлэж уу гашуу зовлон зүдгүүрийн хүн болсон баг. Есүс Христгүйгээр ямар ч хүн хинч тэр амьд Бурхантай харилцаж чадахгүй. Бас түүнийг мэдхгүй байх нь ямар үр дагавартай гэдгийг олон хүмүүс боддгоо. Олон хүмүүс Бурхан байхгүй гэж
нүдээ та санаа явдаг. Христэд итгэж байгаа, Бурхан байдаг гэж, Тамбад яваач байгаа гэж итгэж байгаа хүмүүсийг тэд элэглэж, шоолж, мунхарсан хүмүүс гэж ярьдаг. Гэхдээ яг үнэндээ бол өөрсдөө Бурхан байхгүй гэж бодож явдгаараа, хийсэн гимнүглийнхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэж бодож явдгаараа тэд өөрсдөө үнэхээр төөрсөн байгаагаа мэддэг. Тэд нүгэлтэй, тэд нэг л өдөр үхэлтэй нүүр тулах бол үхлийн дараа юу болохыг тэд бодож үздэг. Тэд зүгээр л байхгүй гэж боддог. Харагдаж, үзэгдэж, мэдрэгдэхгүй байдлаас нь болж байхгүй гэдэг. Гэхдээ үнэндээ бол бидний 5 мэдрэгхүүд мэдрэгдэхгүй боловч бодиттой оршсоороо олон зүйлс байдаг. Бид харагдахгүйгээр тэмдрэгдэж мэдэгдэхгүйгээр бид нар байхгүй гэж үзэх нь үнэхээр төөрөгдөл юм. Агаар бидэнд харагддаггүй, бидэнд тэмдрэгддэггүй. Гэвч тэр маш бодиттой байж бидэнд амин чухал ам амьдралыг өгч байгаа. Бурхныг мэдхгүй байснаар хүний амьдралд ирдэг завхарлуудыг Библийн сударт ингэж хэлсэн байна. Тэд Бурхныг хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан учраас Бурхан тэднийг завхарсан сэтгэлтэй нь зөнд нь орхиж хийх ёсгүй зүйлсийг нь үйлдэхэд хүргэсэн бөгөөд тэд бүхий л зөвхт бус байдал, хорон муу шунал, бузар булаагаар дүүрэн, ата жөтөө, аллага, хэрүүл, залмих, хар санаагаар дүүрэн, ховжив яригч, гүтгэгч, Бурхныг үзен ядагч, дээрлэхүү, их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг ихтэй дуулуургүй, ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ. Библиэлд Бурхныг мэдхгүй байдлаас ирэх ёс суртахууны завхарлын талаар энд хэлсэн байна. Тэр үед Иесус дээр хуулийн багш нар, фарисеучуд, тэдгээр ард түмний удирдагч нар Иесус дээр ирээд Иесус тэр гим нүгэлтэй хүмүүстэй хамт хооллож, тэдэнтэй нөхөрлөж, тэдний дунд байх үед тэд нар Иесусыг буруутгасан байна. Иесус та өөрөө хуулийн багш. Та өөрөө энэ ариун хүмүүртлөө. Энэ муухай бузар нүгэлтнүүдтэй цуг хооллож болж байгаа мó гэж. Иесусийн тэдэнд хэлсэн үг миний амьдралыг өөрчилсөн. Иесус тэдэнд хэлсэн үг нь өвчтөе хүнд эмч хэрэгтэй байдаг шиг гэмт амьдралаа орхих гэдэг үгийг би эдгээр нүгэлтнүүдэд л хэлэх гэж ирсэн юм а гэсэн үг. Есүс Христийн үг сургаал надад найдварыг өгсөн. Есүс Христ надад би чиний амьдралын эмч гэж хэлж байгааг би мэдэрсэн. Би мэдэрсэн. Энэ нь намайг өөрийн ирэхгүй Есүс Христэд хандан залбирч өвчлсөн бодол санаа, зүрх сэтгэл, амьдралаа түүнд даатгаж эдгэрлийг гуйхад хүргэсэн. Өнөөдөр 20 жилийн дараа эргээ харахаар Есүс миний амьдралыг эдгээснийг хардаг. Миний зүрх сэтгэлийг эдгээснийг хардаг. Миний оюухан бодол санааг эдгээсэн. Надад хүнийг хайрлах хайр, үннийг ярих, зүрх зориг намайг ичгүүрээс гутамшгаас чөлөөс. Тэм учраас би өнөөдөр үүнийг ярьж байгаа юм. Таны амьдралд бас эдгэрэл хэрэгтэйг та өөрөө ч мэдж байгаа. Та өөрөө хүсээд өөрийгөө өөрчилж чадахгүй байгаагаа. Та хүсээд өөрийнхөө хань ижил үр хүүхдүүдэд өөрчилж чадахгүй байгаагаа. Таны дууддаг, уншдаг ном шашинч үнэндээ бол өөрчилж чадахгүй байгаагаа. Зөвхөн хоосон найдвар, мохор сүсэг, цөхөрсөн, найдвар алдсан амьдрал, шаналж чархалсан зүрх сэтгэл байгааг та өөрөө мэдж байгаа. Хэрвээ танд найдвар үнэхээр хэрэгтэй байгаа бол та Есүс тандаасаа үнний бурханд ирээсэй гэж би бас таныг уриалж байна. Есүсийн тухай бодож үзээсэй. Түүнийг үгүйсгэж, эсэргүүцэж, муухраар түүнийг үгүйсгэж илэглэж чоолохоосоо илүү үнэхээр энэ үний юм бол, үнэхээр энэ таны амьдралыг өөрчлөх чадaltaй юм бол мэдхийг хүсээд ирээсэй гэж хүсэж байна. Есүс залбиралд хариулдаг. Есүс залбирлыг сонсдог. Есүс үүний төлөө ирсэн. Гэмт амьдралаа орхих гэдэг үгийг эдгээр нүгэлд боолчлогдож, эдгээр зовж шаналсан хүмүүст, амьдрал цөхөрсөн, итгэл найдвараа алдсан хүмүүст ирсэн. Есүс бол найдвар. Есүс Христ хүний нүглийг уучлах эрх мэдэлтэй. Тэнгэрийн дор Есүс Христийн нэрнээс өөр нэр
авралын нэр өгөгдөв. Түүний нэрийг дуудсан болгон аврагдана гэж Библи хэлдэг. Есүс Христ энэ бол тэнгэрт байсан, газар дээр байсан, одоо байгаа, ирээдүйд байх бүх нэрнээс эрхэм дээд нэр юм а гэж хэлсэн. Тэр дахин амьдсан. Тэр залбирал гуйлтыг сонсдог. Түүний нэрээр дуудаж байгаа хүмүүст тэр гарцаагүй хариулдаг гэдгийг би үнэхээр батлаж байна. Хэрвээ та түүний нэрийг дуудах юм бол өөрийгөө даруй болгож, зөрүүдлэн эсэргүүцэх бардам зангаа орхиод нэр үнэхээр тэр амьд үний юм бол, намайг тамаас аврах хүчтэй юм бол, миний нүглийг уушлах хүчтэй нэгэн юм бол би түүнийг дуудъя гэж та даруй болж түүнийг ирэх юм бол тэр танд заавал олдох болно. Шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгэхээр ирсэн. Тэр сохруудыг хараа оруулахаар ирсэн. Энэ нь зөвхөн нүдэрээ сохор хүмүүсийг биш, сэтгэлээсээ бас сохор хүмүүсийг, бодол санаандаа сохорчгсон, үнний бурхныг мэдгүй төөрөлдсөн хүмүүсийг хараа оруулахаар ирсэн. Би харддаг, би мэддэг гэж бодож байгаа боловч үнэн дээр харах ёстойгоо харахгүй байгаа, мэдэх ёстойгоо мэдэхгүй байгаа хүмүүсийг Есүс хараа оруулахаар ирсэн. Есүс бардам хүмүүсийг даруй болгохоор ирсэн. Харин даруй хүмүүсийг өргөмжлөхөөр ирсэн. Есүс өөрөөс нь хүсэж байгаа бүх хүмүүст Бурхны ерөөлийг, Тэнгэрлэг газар дах бүх ил сүнслэг ерөөлийг өгөхөөр ирсэн. Түүнд ам амьдрал байгаа. Түүнд бялхсан хүмүүний хүсэж явдаг баяр баясгалан, амар амгалан, итгэл, найдвар, хайраар бялхсан тэр үнэнээр дүүрэн амьдрал зөвхөн түүний дотор байдаг. Зөвхөн түүний дотор хүн эдгэрч чөлөөлөгдөж, зөвхөн түүний дотор жинхэнэ амар амгалан, баяр баясгалан, итгэл, найдвар, хайраар зөвхөн түүний дотор л дүүрч чадна. Түүний дотор цөхөрсөн хүмүүс найдварыг болж авч чадна. Өнөөдөр олон хүмүүс Есүс Христээр ирж тэд гашуудлын оронд баяр хөөргийг, гаслан сүнсний оронд магтаалыг тэд хүлээн авсаар амьдралууд өөрчлөгдөж байгаа юм аа. Таны эргэн тойронд хүний амьдрал өөрчлөгдөж байгаа. Та нүдэнийгээ харах юм бол энэ нь бодиттой болж байна. Бурхан танд үнэхээр хайртай. Тэр өөрлөө нь ирээсэй гэж хүсдэг. Үнний мэдлэг рүү ирээсэй гэж хүсэж байгаа юм. Өөрийгөө даруй болгоод тийм ээ Есүс та надад хэрэгтэй байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд ирэхийг хүсдэг. Бурхан хүний амьдралд хизээч хүчээр орж ирдэг. Бурхан танд өөрт чинь сонголтыг өгсөн. Та сонголтоо өөрөө хийх болно. Бурхан хүнийг амьтдаас ялгаатай бүтээсэн нь сонгох эрхийг өгсөн. Тэр үннийг сонгох эрхийг өгсөн. Тэр сонголтыг өгсөн. Хүн өөрөө сонголтоо хийнэ. Та өөрөө сонголтоо хийнэ. Та гим нүглийг хайрлах уу? Та үннийг сонгож үнний бурхан дээр ирэх үү гэдэг сонголтыг та өөрөө хийх болно. Харин хожим та сонгосон сонголтынхаа төлөө хариуцлага хүлээх болно гэдгийг та ойлгох хэрэгтэй. Бурхан танд үнэнхээр хайртай. Бурхан дэлхийг үнэхээр их хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөн хамтай болох юм. Хүүд нь ам байгаа юм. Есүс Христ хэлсэн. Үннийг хайрлсан хүмүүс гэрэл рүү ирдэг гэж. Харин харанхуйг гэрлээс илүү хайрлсан хүмүүс гэрэл рүү ирдэг. Үнэн рүү ирдэг. Тэд зугаа цэнгэлийг, хотлохуурамгийг хайрлаж, эд баялаг, нэр алдрыг шунан хөөцөлдөж, эцэст нь тэд сонголтынхаа төлөө, энэ хорон муу амьдралынхаа төлөө шийтгэл хүртдэг гэж сануулсан байна. Тиймээс та Есүс Христээр ирэх зам таны өмнө, энэ сонголт таны өмнө нээлттэй байна. Хэрвээ та Есүсийг хүлээн авч өөрийгөө даруй болгож түүнийг таньж мэдье гэж хүсвэл надтай хамт залбираасаа гэж би таныг урьж байна. Учир нь урсан хүний амьдралд Есүс Христ орж ирнэ гэдгийг амласан. Бид зүрх сэтгэлээ нээж амаараа хүлээн зөвшөөрөн. Тийм ээ Есүс та надад хэрэгтэй байна. Би таныг таньж мэдмээр байна. Би гэмтэй хүн. Миний бүх нүглийг уучлаач. Намайг үхлээс чөлөөлж, тамаас аварч надад мөнхийн амьдралыг тэрхүү диваажин надад өгөөч гэвэл тэр танд өгөх болно.
Энэ бол Бурхны өгсөн үнгүй бэлэг. Нүглийн төлөөс бол үхэл байдаг. Харин Бурхны бэлэг бол Есүс Христ доторх мөнх ам юмаа гэж хэлсэн. Энэ бол бэлэг юм. Та мөнх амын төлөө хөдөлмөрлөх хэрэггүй. Та мөнх амыг авахын тулд өргөл барьц өгөх шаардлагагүй юм. Учир нь Бурхан авилгачин биш. Танаас мөнгө өргөл барьц авчиад нүглийг чи уучилдаг биш. Харин Бурхан танд хайртай учраас танд энэ хүү мөнхийн амийг зөвхөн та өөрөө сонголтоо хийгээд авахыг хүсвэл танд өгөхийг хүсэж байгаа юм. Та танд өгөгдсөн бэлгийг зүгээр л гараа сунгаад талархалтайгаар баярлалаа гэж авдаг шиг Есүс Христээр дамжуулан өгсөн Бурхны энэ мөнхийн амийн бэлгийг зүрх сэтгэлээ нээгээд талархалтайгаар баярлалаа гэж авах хэрэгтэй байдаг. Танд сонголт байгаа. Үнийг та хүлээн аваасаа гэж би хүсэж байна. Надтай хамт залбираарай гэж би таныг урьж байна. Аврагч эзэн Есүс минь ээ. Би танд итгэж байна. Би танд сэтгэл зүрхээ нээж байна. Таны өмнө би өөрийн бүхий л гим нүглээ хүлээн зөвшөөрч байна. Би танаас хийсэн гим нүглийнхаа төлөө өршөөл уучлалыг хүсэж байна. Гимт намайг уучлаач. Миний амьдралд орж ирээч. Намайг бүхий л хараалаас гим нүглийн боолчлоос намайг чөлөөлөөч. Надад шинэ амьдралыг өгөөч. Итгэл найдварыг өгөөч. Хараалаас өрөөл рүү, харанхуугаас гэрэл рүү намайг оруулаач. Үхлээс амь руу намайг оруулаач. Есүс Христийн төгс нэрээр залбирч байна. Хэрвээ та зүрх сэтгэлээ нээж түүнийг өрвөл өрсөн хүний амьдралд Есүс орно гэдгийг амласан. Есүс үүдий чинь тогшиж байгаа хүн бол би байна гэж хэлсэн. Хэрвээ хэн нэгэн надад үүдээ нээж өгвөл би тэр хүний амьдралд орж тэр хүнтэй хамт байх болно гэж Есүс амласан. Есүс бол хулгайч дээрэмчин биш учраас хүний амьдралд урилгагүй, зөвшөөрлгүй, түлхүүр тааруулж хаалга өвдөж орж ирдэг хулгайч дээрэмчин шиг биш. Харин таны өөрийн чинь чин сэтгэлийн зөвшөөрлөөр тэр орж ирэхийн тулд үүдий чинь тогшиж байна. Та үүдээ нээж өгвөл та үнний Бурхныг мэдэх болно. Бурхан танд үнэхээр их хайртай шүү. Сайн мэдээ нэвтрүүлгийн талаар улам ихийг мэдхийг хүсвэл 75 75 95 тэгтэг 75 85 95 тэгтэг утсаар бидэнтэй харилцсан уу. Тус нэвтрүүлгийг haruulan.com вебсайтаар үзэх боломжтой. Дараагийн дугаарт Шин Тэнгэр чуулганы пастор Наран Цогтын оролцсон сайн мэдээ нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. Есүс Христ таны амьдрал болон гэр бүлийг чинь ивээх болтугай.